다리강과 우르티도니 슐레테х атооны соёлын урва in Moisas PhD доктор en баярлалаа. За 10 минут түшээлтгэл тавноо. За сайн цаанаа та бүхний өдрийн мэндийг хүргэе. За би Монгол Улсын их сургуулийн машин оюуны лабораторид судлаач. За энэ үндсэн илтгэлийн ганцхан доктор бичсэн байгаа. За уртын дууны шүлгийн үгэнд адуун соёлын улбаа гэсэн юм сэдвээр бичсэн байгаа. За энэ судалгаагаар бид нар туршилтын програм дээр хийсэн. За програм дээр хийхэд бол өгдөл хэрэгтэй. Тэгэхээр өгдлөө бид энэ 5 ном дээр суйрлуулж хийсэн байгаа. За Монгол гайхамшигт Монгол уртын дуу гэсэн 5 бод буюу одоо Монголын 5 бүс нутгийг хамгаалсан ийм бүс нутгийн дуунуудаас цуглуулж өгдлөө бэлдэж авсан байгаа. За энэхтэй бид нар болохоор Max Guda гэдэг нийтлэлийн програм дээр өгнүүдэд туршиж үзсэн. За энэ дээр бол би өмнө Монгол уртын дууны шүлэг дээр бас судалгаа туршилт хийж диссертацтай, докторийн диссертацтай оруулсан байгаа. За энэ дээр болохоор за энэ 5 бүс нутгийн дуунуудын нийт бүрдсэн дуун 166 дуунаас 84 нь бол адууны утгатай бүхий юм адууны ямар нэгэн адуутай холбоотой үг орсон буюу бараг 50% ийм адуутай холбоотой байна гэсэн юм үр дүн гарсан. За энэ бол түрүү үргэлжлэлээр багшийн илтгэл дээр бас гарч ирж байсантай олдгож байна. За эндээс харахад бол зүүн бүс буюу одоо энэ манай даргаан бүс нутаг орж байгаа дуун дээр бол адууны утгатай үг бол уртын дуу хамгийн олон байгаа нь харагдаж байна. За энэ дээр график дүрсэн дээр бол харж байна. За энэ дээр бол зүүн бүс бол нийтдээ 55 морь гэсэн утгатай үг орсон буюу одоо энэ зүүн бүсийн нутагт бол адуун соёл бол нэлээд дэлгүү байгаа нь харагдаж байна. За энэ бол мэдээж хэрэг ойлгомжтой. Энэ манай энэ бүс нутаг бол үнэхээр адуун соёлын үлгийн нутаг гэдэг нь уртын дууныхаа үгэн дээр ч харагдаж байна гэдэг үр дүн бол энэ дээр харуулсан байна. Энэ бол Max Guda програмын үр дүн байна. За дүрсүүл ингэж харагдаж байгаа. Max Guda програмын дүрсүүл ингэж гарч ирдэг. За энэ бол эхнийх нь төвийн бүсийн дуу байна. Нөгөө би зургнол зүүн бүсийн дууны жишээн дээр дүрсэн ингэж харагдаж байгаа. За ингээд 5 номынхаа үр дүн гаргаад нийт бүх дууныхаа үр дүнг бол энд харуулсан байна. За дэлгэрэнгүй арыг бол нөгөө эмхтгэл дээр байгаа учраас би цомхон ярьж байгаа. Ганцхан докторийн өмнөөс ярьж байгаа шүү ер нь. Ганцхан доктор бол өнөөдөр Монголд хотод бас нэг хуралд оролцоод тэгээ ирж чадаагүй учраас би илтгэлийн ярьж байна. За энэ дээр бол ганцхан доктор бол өөрөө докторийн ажлыг бол нөгөө адууны тамгаар хийсэн байгаа. Тэгээд шүлгийнхаа дууны шүлгэн дээрээс бас адууны тамгатай холбоотой шүлгүүдийг бас төвж гаргаж ирсэн. Гэхдээ тэр болгоо их түгээмэл харагдахгүй байсан гэж хэлж илээ. За дөрөв нутгийн дуун дээр бол иймэрхүү утгатай гарч ирсэн гэсэн. За хөрөнгийн жороос дуун дээр иймэрхүү утгатай шүлэг гарч ирж байна. За энэ болохоор үзэмчин уртын дуун дээр бол нэг ганцхан эмтэй шаргаараа гэсэн юм утгатай шүлэг гарч ирсэн гэсэн түүрийг хийсэн байлээ. За энд бол энэ төв алах дээр бол 80 дуу гэдэг нь бол миний докторийн диссертац дээр миний өгдөл бэлдсэн дуун дээр хүлэг морины тухай бол 32 тэгмүүд даргаан дуун дээр саяны 5 бот номноос дүүсэн даргаан үзэмчин талын дуун дээр 12 дуунаас бол 10 хүлэг морины тухай байна гэдэг бол ер нь дийлэх хувийг эзэлж байна гэсэн үг. Уртын дууны шүлэгт ямар нэг хэмжээгээр хүлэг морьтой холбоотой үг байна гэсэн үг гэж харагдаж байна. За дүгнэлт дээр бол за энэ удаагийн судалгаанд би 5 бүсийн 166 дууны үгэнд дүн шинжилгээ Max Guda програмаар хийж үзсэн. За 50% нь адуун соёлын уул муур дүрслэгдсэн байгаа нь харагдаж байгаа. Судалгааны үр дүнд гарсан. За судалгаанаас харуул монголчууд морийг эрхлэн дээдэлдэг. Түүнийгээ дуундаа өвлүүлэн авч үлдээсэн мөн сайхан морийг жигүүртэн унаа хүлэг аргамаг агт адуу гэх мэт олон янзаар нэрлэхээс гадна бор зээрд хүрэн шараг халиун гэх зэрэг зүс нэр адууны тамга тоног хэрэгсэл зэргийг магтан дуусан байх нь түгээмэл харагдаж байсан. За уртын дууны тамга нь бол тухайн бүс нутгийн буюу одоо тухайн ард иргэдийн бол гарал үүсдэг тодорхойлж өгдөг ийм онцлогтой байдаг учраас тамга бол бас сонирхолтой судалгаа болж орж ирсэн гэж дүгнэлт хэлж байна. За баярлалаа. За баярлалаа.
Энэ удаагийн хуралд одоо хоёр эрдэмтэн маань компьютер шинжилгээний аргаар энэ уртын дуу судлах ийм сонирхолтой илтгэлийг хэлцүүлж байгаа. Тэгэхээр энэ бол бас энэ уртын дууны бичвэрт энэ их сонирхолтой дүгнэлтийг ингээд өгүүлсэн гэдэг чухал ажилтнуудтай илтгэл боллоо гэж бодож байна. За дараа